Гэмтэргээс үржилэн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн товч танилцуулга. Гэмтэргээс үржилэн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн түүхэн хуудсыг сөхвөл 1965 онд анх хуулийн байгууллагын удирдах ажилтны улсын зөвлөгөөний шийдвэрээр Аймаг хотын намын хорооны дэргэд байгуулагдаж, он цагийн хэлхээсээр өөрчлөгдөн шинжлэгдэж, гэмтэргээс үржилэн сэргийлэх тухай хууль 1997 онд батлагдсан хэрэгжснээр хууль зүйн дотоод хэргийн сайдын дэргэд ажиллаж эхэлсэн. Гэмтэрэг зөрчлөөс үржилэн сэргийлэх тухай хууль 2019 онд батлагдаж, 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж, энэхүү хуульд нийцүүлэн Монгол Улсын засгийн газрын 2020 оны 107 дугаар тогтоолоор гэмтэргээс үржилэн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журам, 108 дугаар тогтоолоор гэмтэргээс үржилэн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Түүнчлэн засгийн газрын 2022 оны засгийн газрын үндэсний хороо комисс үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинжилэн батлах тухай 350 дугаар тогтоолоор гэмтэргээс үржилэн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинжилсэн. Зохицуулах зөвлөл нь гэмтэрэг зөрчлөөс үржилэн сэргийлэх тухай хууль, хүн худалдаалгатай тэмцэх тухай хууль, мансууруулах эм сэтгцэд нөлөөт байцын эргэлтэд хяналт тавих тухай хууль, гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх тухай хууль, мал хулгайлах гэмтэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаанд мөрдлөг болгож ажилладаг. Зохицуулах зөвлөлийн дэргэд мансууруулах эм сэтгцэд нөлөөт байцын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хороо, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, хүн худалдаалгатай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, мал хулгайлах гэмтэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, хүрээлэн буй орчны эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, авилга, албан тушаалын гэмтэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл ажиллаж, тодорхой төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж байна. Мөн 21 аймаг нийслэлийн 9 дүүрэг 330 сумдад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бодлогын болон мэргэжлийн хувьд дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Зохицуулах зөвлөл нь ажлын албатай байх бөгөөд ажлын албыг хууль зүй дотоод хэргийн яамны бүтцээс гаргаж, хууль зүй дотоод хэргийн сайдын 2020 оны А-дров 173 дугаар тушаалаар 3 хэлтстэй 15 орон тоотоогоор байгуулгын статустайгаар шинжилэн байгуулсан. Ажлын алба нь гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтэс, захиргаа санхүүгийн хэлтэс, олон нийтэд харилцах хэлтэс гэсэн 3 хэлтэстэй бөгөөд зохицуулах зөвлөлийн гишүүдийг мэдээлэлээр хангах, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, салбар зөвлөлийн үйл ажиллагааг нэгтгэн, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.